Бид нар одоо юм төвлөрсөн системээс илүү хэсэгчилсэн одоо систем рүү шилжиж байгаа шүү дээ. Монгол улс ер нь нэг том төвлөрсөн ганц одоо станцаас бүгдийг хангахаа болоод жижиг хөөрхөн станц руу шилжиж гэсэн. Энэ чиглэлөө төслөө одоо шилжүүлэх санаачлага байгаа юу? Эсвэл одоо оройтсон уу? За энийг нэг хамгийн сүүлд нь хариулт авчи. За 4 номер. За алдар жавхлан гишүүний асуултанд хариулъя. Тэгээс 3 маань яг Улаанбаатарын дулаан хангамжийн тухайд бол хамгийн одоо стратегийн байрал дээр байгаа. Хотын төв зүүн хэсэг рүү одоо бараг 104 зам руу цаашаа дээд зураас явчихсан. Өнгөрсөн жилд бид нар амлан дулааны станцыг ашиглалтанд оруулаад ямар ч байсан 104 замаас зүүн тишиг нь бол амлан дулааны станц руу явж байгаа юм. Магадгүй бид нар одоо амлан дулааны станц дээр нэг 400 мегаваттын дулааны төсөлтөд газар хаагаад явж байна. Хийчих юм бол бид нар ихтэл хотын төв хүртэл 100 талаас хангаж байх. Ярина. Тийм учраас одоо энийг бол дулааны ч хамгийн алтан байрал дээр байгаа. Улаанбаатар руу нөгөө төмөр замын дэд үстэй. Усны асуудал шийдэгдсэн ганц одоо байрал учраас тэгээс 3 дээр энийг заашгүй барихаас ундаа аргагүй байна.